Баавган хувц өмсгөд дэлхийн хамгийн хүчтэй нэгэн болчвол яах вэ? Нэгэн өдөр Юна өөрийнхөө дартаа VR MMO тоглоомыг тоглохоор систем тэмдэглэхэд түүнд нэгэн хачирхалтай зэвсгийг бэлгэлдэг. Маш хөөрхөн баавган өмсгөл. Тоглоомоо өвчлүүлэх гэтэл Юна гинэт тоглоомын эцэн зочхон дэр гэлүүгээ буцах ямар ч боломжгүй болсон ч Юна санаа зовдгоо. Учир нь тэр баавган өмсгөлтөө харахад инээдтэй харагдагч уг өмсгөлийг өмсснөөр Юна итгэмээргүй хүч хэрэг чадваруудтай болж хинээс ч илүү хүчтэй нэгэн болдог. Баавган цохилт, баавган шигшлэг, бас Комакю болон Комаюру гэх хөөрхөн баавгануудын хамт Юна энэхүү шинэ ертөнцөөр аялж эхэлдэг. Аяллахын явцад Юна гэр бүлээ жижигхэн тулд хичээж буй Юнаг авч удалгүй хамгийн сайн найзууд болдог. Юна хотоос хот руу аялж, мангасуудыг ялж, тосгодыг хамгаалж, бизнес эхлэн, очсон газар бүртээ тулгамсан асуудлыг шийдвэрлэн шинэ ертөнцөд сонирхолтой амьдран шүү. Куманогийн зохиолоогоо сэдвэлсэн Кума Bear 10-10 Юнагийн баавган өмсгөл нь хаашаач явсан олны анхаарлыг татдаг бөгөөд түүний асар их хүч чадлаас нь болоод цус баавга гэдэг хочтой болчихсон. Өдөр бүр нэг аним.